Алуунгогийн ариун гэрэлний домог төгсгөлийн 3 дугаар хэсэг. Юу болсныг асуудал. Бодончир Монхог бид гурав бав зодод зогсож байтал хоёр ах хөлж ирээд бав булаагаад автсан. Тэгээд наад унсан 3 цусаа гудад та нар ийм тавилантайгээд хоёр ах бид гурвыг дүүгээ биш гэсэн гэд ховлож гарлаа. Алуунга ах нарыг нь алгадаж автал хоёр ах нь ээж лүгээ уурлан эзгүй хэд талд хинтээ ч ойртойгүй та яаж энэ 3 хүүхдийг гаргасан юм бэ гэд тайлбарна шүү. Алуунга бүх хүүхдээ дагуулж яваад цосыг нь дүүргээд би танаас тайлбарж өгөх хэрэгтэй байж. Гадаа өдөр шиг сартай шөнө гэрэлцэн сахиусан тэнгэр гидсэн дэм хүрээд гэрэлээрээ намайг тэтгэхэд би жирэмсэн болж энэ 3 хүүгөөнийг гаргасан юм. Та ганцаараа түүстэл зодоод үзгэв. Бүгд түүстэл дийлэлгүй ядагдав. Одоо та нар тавуулаа зодоод үзгээд зодуултал амархан дийлв. Алунгоо их тав ийм нэгдэлтэй байж гэрлийн хүчийг орж авбал аавыг чинь хөнөөсөн лордоос амархан өшөөг нь авч чадна. Эв нэгдэлгүй бол энэ түүстлээч дийлэхгүй гэдгийг ойлгож авсан байх. Алуу эвлэргээд Рикардаас цаав. Таван хүү энэ явдлаас хойш шаргуу бэлтгэл хийж хамтдаа эвтэй байсны хүчинд гэрлийн хүчийг өөрсдөө шингээж гисгээд хүстэйгээр лоослоод байлаа. Хамгаалагчдтай нь тоолов. Тустаа салан тодолдож барахгүй шинжтэй болов. Тэр үед багдуу бодончир Монхог анхнараа нэгдий гэж хэлээд гэрлийн хүчээр туслуудын дийлв. Лоос үүнийг хараад ив нэгдэлтэй үед нь дийлэхгүйгээр ухааран эргэн газар руугаа сурсан дуугаа дуулаад та нарыг хагран ботолгож байгаад аландаа гэж хэлээд алга болжээ. Хамаг Монгол улс аюулгүй болж амар сайхандаа жаргав. Төгсөв. Лайк та subscribe гэдэг юу гэсэн коммент хийсэж бичээрэй.